За өнөөдөр Монгол төдийгүй дэлхийн сэдэв бол офшор бус офшор данс офшор компани хөвцөө эзэмших асуудал болоод идэг. За дэлхийн нийтээр ингэж яриад идэг. Манад ингэж жоохон ярмэр болж ирсэн ингээ хаагдчихлаа. Тэ офшор гэдэг бүс одоо хугацтай бол ер нь капитализм чинь өөрөө мөнгөний ашиг сонирхох, мөнгөний ашиг хонжооны одоо гол шүтэн болгосон энэ л бол нийгмийн тогтолцоо байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ мөнгөний ашиг сонирхох дандаа бол максимальны бол хэмжээнд хүргэх энэ зорилтыг тавьдаг. Тийм учраас олсон ашигаасаа татвараа одоо төлөх ёстой тэр татвараас бол нуугдах энэ үзлүүд капитализм одоо үүсч хөгжиж ирсэн энэ 13 дугаар 16 дугаар зууны дундын хэсэг бол ямар нэгэн хэлбэрээр байсан. Адилхан л хөгжөөд исэн байж таараа. Тийм үү? Татвараас нуугс итгэх хүн. Мэдээж капитализм үүссэн цагаас энэ бол тэгтээ дэлхийн 2 дугаар дайны дараа одоогийн бидний мэдих энэ офшор гэдэг энэ хэлбэрт орсон байхгүй юу? Хэлбэрт орсон. Дэлхийн 2 дугаар дайны дараа яагаад офшор гэдэг өнөөгийн бидний мэдих энэ хэлбэрт орсон бэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа Гитлерийн бусад ард түмнүүдээс дээрэмдсэн асар их хэмжээний мөнгө, хөрөнгө эднийг бол нууцлах хэрэгтэй байсан. 2 дугаарт бол дэлхийн 2 дугаар дайнд Гитлерс тусалж бензин одоо чинь зэр зэвсэг бүх юмар бол хоёр талыг хоёулангийг хангаж ирсэн асар их хэмжээний бол хөрөнгө капиталыг бас хуулиас гадуур олсон мэдээж чинь цэргийн гэмт хэргийн шугамар олсон энэ капиталыг нуух шаардлага гарсан. Тийм учраас бол энэ офшор бол банк гэдэг энэ ойлголт бол тэр үеэс яг өнөөгийн бидний одоо мэдж байгаа энэ хэлбэрт шилжиж орсон байхгүй.